Та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид Мартиновскигийн гамбитыг үзнэ. Е4, B6, D4, тэмээ B7, манай тэмээ D3, F5. F5 гэдэг нь бид над хэрвээ тэмээ ийшээ тавлана. Тэгтээ бид нар хийсэн ч айхгүй. Идэн тэгэхэд тэмээ G2-ыг идэн biz H5 шаг G6 F-ийн G6 тэмээ G7 хэрв мад F6 гэж манай бисэд тавталж гасан бол манай G-гээс итгэн H7 шаг мад итгэн H5 тэмээ G6 мат ингээ манай хамтлаа. Тийм учраас айл G7 гэж тэмээ нүүлгсэн. Тэгэхэд манай G-гээс итгэн H7 шаг ноён F8 мад F3. Хэдв манай мад F3 гээгүү biz гаргаж нүүсэн бол манай bizийг айл идээд манай biz болон тэрэг рүү тавталгаасан. Тэгэхэд манай тэмээ C4 гэж шатлана. E6-ыг хамгаална. Манай biz G4. Тэгэхэд манай тэргийг идэнэ. Тэгээ манай нэг бодны алдагдaltaа болох байсан учраас манай мад F3 гэж нүүсэн. Тэгэхэд айл мад F6. Хэрв мад F6 гэхгүй тэмээрээ H1-ийг идвэл манай мад E5. Тэгээд манай эндэн цохно. Тийм учраас айл хурдхан мадыг идсэн тэмээрээ. Тэгэхэд манай D-гээс итгэн E5 biz E8 тэмээрээ H6 шаг мадыг итгэн H6 biz H6 шаг ноён F7 тэмээ C4 шаг D5. Тэгвэл E6 мат. Манай ингээ матлаа. Тийм учраас айл дэрэгдөө өөрөөр нь үеигж удаад бас холбостон тэмээрээ F3-ыг манай мадыг идвэл яах вэ гэж бодсон. Тэгэхэд манай biz F3-ыг идээд ац. Тэгэхэд ноён E8 руу орвол манай нэг нүл юм ад. G6. Тийм учраас айл тэгч нүгэгөө. Мада хамгаалъя гэж бодсон. Тэгэхэд манай тэргийн идэн. Тэгээ манай нэг бодны илүүтэй. Тийм учраас мадаа F6 гэж нээсэн. F6 гэхэд манай biz G6 тэмээрээ тавталж байна. Тэгэхэд тэмээ итгэн F3. Хэрв тэмээрээ манай тэргийг идсэн бол манай тэмээ H6. Тэгэхэд тэрэг H7 гэдэг нь манай мад G5. Тэг ацлаад бас ийшээ матлан гэж байна. Тэг манай хаална. Тийм учраас айл тэмээ F3-ыг идсэн. Тэгэхэд манай тэрэг G1. Тэгэхэд айл тэргээрээ H7 гэдэг нь манай biz G3 тэрэг олон тэмээрээ тавталж байна. Тэгэхэд тэмээ E4 хамгаалж байна. Манай тэмээ E4-ийг идээд айл мадаа тэгтэн манай biz F3 шаг. Эндээс айлал мадаа татвал тэргээ алдана. Холдвол манай мадын идээд дахиад ацлаа. Тэгээ манай хаална. За миний хичээлийг үзсэнд баярлалаа. Дараагийн хичээлд уулзлаа. Баяртай.